shadows fall, I take flight in the dark on the light. Сайн бацгаана уу? Хаттараа сүхтэн тавтаа морилно. Өнөөдрийн хэрэгт 2023 оны өвөл Финляндийн Саволын хотод болсон энэ хэрэгт алуурчныг олох гэж цагдаа нар хэдэн сар мөрдөөгүй. Дэйна шинжилж сэчтнүүдийн жагсаалт гаргаж хин хийсний таах шаардлагач гараагүй. Учир нь алуурчин өөрөө цагдаад мэдгдсэн. Гэхдээ яагаад гэдэг асуултын хариу нь энэ хэргийн бараг 40 жилийн өмнөх нэгэн нууцлаг явдал руу хөтлөнө. Тэр хэсэг рүү арай дараа орцгоё. Эхлээд 2023 оны 1-р сарын 18 өдөр яг юу болсныг харъя. Тухайн өдөр цаг 16:47 минут болсон байхад яаралтай тусламжийн төв рүү нэгэн эрэгтэй утастуу. Түүний хоол нь сандарч уйлж байгаа нь мэдэгдэнэ. Тэр цагдаагийн нарыг Саволын дах нэг гэр рүү яаралтай явахыг хүсэв. Тэнд 2 хүн буудуулсан гэж хэлжээ. Тэгээд оператор хамгийн чухал зүйлийг тусаж аваад бууцсан хүн хин бэ гэхэд тэр өөрөө байсан гэд түүний нэр нь Ярмо Макконен. Тухайн үед 61 настай ортодоксын христийн шашны пастор цагдаа нар түүний байртаг тогтоож эхэлжээ. Үүний зэрэгцээ өөр нэг баг Макконены хэлсэн хаяг руу очижээ. Тэнд цагдаа нарын маш хүнд дүр зур хүлээж байсан. Гэрийн үүдний хэсэгт нэг эрэгтэй дээш харсан байдалтай хэвтэж байгаа. Түүний цээжинд бууны шахстай байсан. Тэр аль хэдийн нас барсан ойлгомжтой байсан бөгөөд гэрийн дотор талд нэгэн эмэгтэй доош харсан байдалтай хэвтэж байв. Түүний хүзүүд орчинд бас буудсан уул мөр үлдсэн бөгөөд тэр ч мөн нас барсан. Цагдаа нар гэрийг шалгаж эхлэхэд үүдний хаалганы шил хагарсан шалан дээр бууны үрэл олджээ. Мөн цусны толб, эвдэрсэн шил, 2 хүний цогцос. Гэхдээ нэг зүйл сонин. Энэ нь гадны хүн орж ирээд 2 хүнийг буудаад хинч мэддэхгүй алга болсон хэрэг биш байлаа. Хэн буудсны цагдаа нар аль хэдийн мэдэж байсан. Тэр Ярмо Макконен. Удалгүй түүний машинч олдов. Цагдаа нар Макконеныг Саволынараас холдож явах үед нь замд нь тосч баривчилжээ. Машиныг шалгахад урд судлаас нь ангийн буу олдоод бууны цүнх, мөн сумнууд, өөрөөр хэлбэл энд алуурчин хэн байсан бэ гэсэн нууц бараг байсангүй. Харин өөр нэг асуулт гарч ирсэн. Ортодоксын христийн пастор яагаад Саволын дах энэ 2 хүнийг буудах болов? Тэр асуултын хариу эхэндээ бүрч ойлгомжгүй байсан юм. Ярмо Макконен гэж хэн бэ? Гаднаас нь харахад Макконены амьдрал нь энэ хэрэгтэй огт нийцэхгүй мэт. Тэр гэр бүлтэй, их нэртэй ортодоксын сүмийн пастор. Өөрөөр хэлбэл цагдаа нарын өмнө сууж байсан хүн олон жилийн гэмт хэргийн түүхтэй гудамжны гэмт хэрэгтэн биш. Харин хүмүүсийн өмнө шашин ёс суртахуун, уучлалын тухай ярьдаг мэргэжилтэй хүн байлаа. Гэхдээ Макконены амьдралд нэг эмэгтэй байсан. Түүний эхнэр биш. Саволын над амьдардаг өөр нэг эмэгтэй. Тэдний холбоо шинээр ихсэн зүйл биш байв. Тэд олон жилийн өмнөөс бие биенээ мэддэг байж. Гэхдээ маш удаан хугацаанд тэд тус тусын амьдралаар амьдарсан. Тэгтэл хэдэн 10 жилийн дараа Макконен тэр эмэгтэйг дахин хайж эхэлсэн юм. 2021 оны ихээр Макконен эмэгтэйтэй холбоо барихыг оролдож эхэлсэн ч утасны мэдээлэлээс хожимд тогтоогдсон. Тэр залгсан, хариу аваагүй. Дахин оролцсон. Гэхдээ нэг асуудал байв. Олон жил өнгөрсөн учраас Макконен эмэгтэй нь хаана амьдардгийг мэдэхгүй нь ойлгомжтой. Энгийн хүн бол энд за одоо боли холбоо барих хүсэхгүй байгаа бол ингээл орхидоо гэж орох байсан байх. Гэвч Макконен бол орхиогүй. Тэр эмэгтэй нь одоогийн хаягийг олохын тулд бүр хувийн мөрдөгч хүссэн. Хожим цагдаагийн байцаал дээр түүнээс та түүний утасны дугаар хаяг яаж олсон юм бэ гэж асуухад Макконен хувийн мөрдөгчөөр хаягийг нь олуулсан гэж хариулсан. Ингээд Макконен Саволын руу явж эхлээд тэр эмэгтэй гэрийн ойролцоо очин заримдаа бүр хашаанд нь орж ирэн нэг удаа Макконен эмэгтэйтэй бүр нүүр тулан ярилцсан байгаа юм. Тэр түүнтэй өнгөрсөн үеийн нэг зүйлийн талаар ярилцахыг хүссэн. Макконен хэлснээр тэр эмэгтэйгээс нэг зүйл хүсэж байв. Тэр хүссэн юм болохоор уучлалт. Гэхдээ эмэгтэйн хариулт Макконены хүссэн хариулт биш байсан. Тэр Макконеныг танихгүй гэсэн. Эсвэл бүр болсон зүйлийг санахгүй байна гэд Макконен хожим цагдаа эмэгтэй яг үнэндээ ойлгож байгаа мөртлөө зориуд ярианаас зайлс хийж байна гэсэн сэтгэл өөрт нь төрсөн гэж ярьсан. За энэ дээр та бүхэн анзаараарай. Энэ бол Макконены тайлбар. Яг эмэгтэй яг юу санаж байсан, юу санахгүй байсныг
түүнийг бид мэдэхгүй. Гэхдээ Макконен нэг зүйлд итгэсэн. Тэр эмэгтэйг мэдэж байгаа гэж бодож байсан. Тэгээд түүнчлэн уучлалт өгөхөөс татгалзаж байна. Эндээс л асуудал нь яг ихсэн. Учир нь Макконен нэг удаа очиод буцаагүй. Тэр дахин ирсэн. 2022 онд л гэхэд Макконен эмэгтэйн гэрт ойролцоогоор бүр 12 удаа урилга очсон байгаа юм. Тэгээд утас, дараа нь мессеж, захидал, гэрийн ойролцоогоор машинтайгаа үзэгдэх, хашаанд нь орж ирэх. Эхэндээ хачиртай санагдсан зүйл бүр аажмаар даруйнд болж эхэлсэн. Яг энэ үед эмэгтэйн талд юу болж байсан бэ? Энэ түүхийг зөвхөн Макконен өнцгөөс сонсвол нэг зүйл буруу ойлгогдож магадгүй. Тэр өөрөө би зүгээр л ярилцах гэсэн, надаас уучлалт гуйгаасай гэж хүссэн гэж тайлбарлаж байсан. Гэхдээ нөгөө талд нь энэ бүхэн огт харагдаж байгаа шал өөрөө. Өнгөрсөн үеийн нэг эрэгтэй гинэт хэдэн 10 жилийн дараа гэрээ чинь хаалганаар гарч ирээд хаягийг чинь олоод тэгээд хашаанд нь орж ирээд дахин холбоо бариад эмэгтэй болон түүний хамтрагч болон Макконен талаар цагтаад хандаж эхэлсэн. Нэг удаа тэд бүр түүний үйлдэлийн талаар гэмт хэргийн мэдүүлэг хүртэл гаргасан боловч харамсалтай дараа буцаан татсан байгаа. Тэгээд энэ үед л асуудал нь хараахан яг төсөлтөд хүрээгүй байсан үе нь харин ч бүр эсрэгээрээ 2023 оны 1-р сар болоход Макконены илгээж байсан зүйлсийн өнгө айс нь эрс өөрчлөгдөн. 3 захидал аллах болохоос өмнө ердөө хэдхэн хоногийн өмнө Макконен эмэгтэйд 3 захидал илгээсэн. 2 захидал нь доромжлол, хорслоор дүүрэн, харин 3 дахь нь арай өөр юм байсан. Тэр захидалтай хамт өтгөн хийж илгээж байжээ. Тийм ээ. Та зөв сонссон. Ортодоксын шашны пастор уучлалт хүсэж байгаа гэх эмэгтэйдээ шуудангаар баас энэ үе зүгээр л ярилцах хүсэл гэдэг тайлбар улам ачаалттай сонсогдож эхэлнэ. Гэхдээ захидлын агуулга нь үнэс ч ноцтой. Нэг хэсэгт тэр хэрв хүний амийг авах нь гэмт хэрэг биш байсан бол гэж бичээд дараа нь би чамд тэр таашаалыг өгөхгүй. Тэгвэл чи ялчих нь. Өөр нэг захидалд чи ядуу амьдралдаа ялзарч үхэн. Тэр чамд яг тохирно. Чи тамдаа очино. Энэ бол яг алгаас хойш олдсон тайлбар биш. Эдгээр үгийг Макконен яг алгаас өмнө бичсэн. Удалгүй эмэгтэй түүний хамтрагч дахин цагтаа хандаад 2023 оны 1-р сарын 13-нд Макконены талаар дарамт мөрдөн мөшгөлтэй холбоотой шинэ гэмт хэргийн мэдүүлэг гаргав. 5 хоногийн дараа Макконен өөрийн амьдардаг Куапе дахь гэртээ байлаа. Удалгүй тэр машинаасаа Саволын хүртэл нэлээд зам бий 2 цаг гаруй машинаар явдаг. Тэр ганцаараа яваад гэхдээ энэ удаа гар хоосон гарсангүй. Үдээс хойш 2 цагийн орчим Макконен ангийн буугаа аваад мөн 5 сум дараа нь Куапегоос Саволын руу хөдөлжээ. Хожим цагдаагийн байцаал дээр тэр нэг зүйлийг маш тодорхой хэлсэн. Би уул нь хэнийг ч халах зорилготой байгаагүй. Бууг зөвхөн айлгахын тулд авч явсан гэж. Түүний зорилго эмэгтэйн ярилцах, тэгээд эцэст нь хүссэн зүйлээ авах, уучлалт. За энэ тайлбарыг сайн санаарай. Учир нь Саволын руу явах замдаа Макконен нэг биш 3 бичлэг хийсэн байдаг. Макконен машинаа барин Куапегоос Саволын руу хөдөлж явж байгаа замдаа тэр утсаараа бичлэг хийж гисэн бөгөөд нийтдээ 3 бичлэг. Эхний 2 бичлэгийг сонсвол удахгүй юу болохыг төсөөлөхөд бараг боломжгүй. Тэр их нэртэй хандан яриад дуу хоолой нь маш тайван хайртай хүнтэй ярьж байгаа нөхрийн үгс дулаахан тийм чи намайг бүх зүйл дээр дэмжиж ирсэн. Хайрт минь баярлалаа. Би чамд бүх зүрхсэлээрээ хайртай. Гэр бүлдээ хайртайгаа хэлээд эхнэрээ магтана. Яг л маш чухал зүйл хийж үлдээх шаардлага болсон хүн шиг. Гэхдээ 3 дахь бичлэгт эхлэхэд өнөө хүн хайчуу гэмээр алга болно. Энэ удаад Макконен бол их нэртэйгээ ярихгүй. Тэр Саволын амьдардаг эмэгтэйд хандаж байлаа. Өнгө ойсон шаал өөр. Чи миний амьдралыг сүрээсэн. Чи үүнийхээ төлөөсийг төлнө. Тэгээд миний уур хилэн чам дээр буун. Тэр бол аимшигтай юм болно. Нэг машин, нэг жолооч хэдхэн минутын зайтай 2 тис өөр хүн шиг. Нэг бичтэй их нэртэй хайртайгаа хэлнэ. Нөгөө бичтэй өөр эмэгтэйд олон жилийн хорслоо хасгана. Тэгээд машина хаа нэгтээ буун явж байна. Энэ бүхнийг санаж яваарай. Учир нь Макконен хожим би алхаар яваагүй гэж дахин хэлсэн байдаг бөгөөд тэр зөвхөн уучлалт авахыг хүссэн гэж тайлбарсан. Яг үнэхээр тийм байсан уу? Одоохондоо дүгнэхгүй. Харин хэдхэн цагийн дараа юу болсныг харъя. Тэр өдөр Макконен нэг содон футбол хөмссөн байж хар цэнхэрдэн өнгийн хээтэй ард талд нь ягаан үсгээр томоор амьдр эсвэл үх live or die. Энэ бол дараа нь хин нэгнийг зохиосон зураг биш.
цагдаагийн материал орсон Макконены хэрэг үлдэх үедээ өмсөж байсан хувцас. Мэдээж футболкийн бичиг өөрөө ч үуч нотлохгүй. Гэхдээ тэр өдөр болсон бүхнийг мэдсэний дараа харахад нилээд л эвгүй санагдав. Тэр гэрийн гадаа Макконен Саволинод ирээд машинаа тавиад бууга авч гэрийн зүг алхав. Бууга нууж онгойлгоод яг онгойлгосон байдалтайгаа байсан. Сумнууд нь ализын хоолонд нь хийчихсэн. Тэр хаалганы хонхыг дарав. Хариу байхгүй. Гэвэр нь хав харахгүй. Гэвч Макконен буцсангүй. Тэр байшинг тойрч алхаад нэг цонхоор нь гэрэл харагдсан. Макконен өөрийнх нь хэлснээр тэр үед ч магадгүй би уучлалт авч чадна гэж бодож байсан. Тэгээд урд хаалга руу буцаж алхаад удалгүй нэг чимээ сонсон. Муурны чимээ. Дараа нь хаалга онгоох чимээ. Хаалган дээр эмэгтэй биш түүний хамт амьдардаг эрэгтэй нь гарч ирэв. Макконен мэдүүлгээр эрэгтэй түүнийг хараад уурлан "Чи яах вэ? Зодуулах гээ юу?" гэсэн утгатай зүйл хэлээд эндээс одоо зайл гэж шаардаад Макконен мөчийг хожим маш сонин үгээр тайлбарласан. Тэр өөрийгөө рефлексээр буудсан гэж. Түүний хэлснээр эрэгтэйг харахтай зэрэгцэн бууга хааж буудаад буудлагын чимээнд эрэгтэй үүдэндээ шахтсан ч хаалгаа яг Макконен өмнөд ингээд хаагаад ингэснээр дотор байсан нөгөө эмэгтэйгээ одоо хамгаалсан гэх юм уу та. Үүдний ингээд хаалга шилний хэсэгтээ байсан ч удалгүй тэр шилнээ хагарлаад цагдаа нар дараа нь хэргийн газараас хаарсан шил болон бууны үрэл болсон хэсгийг олсон. Макконен гэрт нэвтэрч ороод тэнд тэр олон жил хайсан хүнээ хараад эмэгтэйг бараг 40 жилийн дараа тэр хоёр дахин нэг өрөөнд хойлохна байлаа. Макконены хэлснээр тэр эмэгтэйг хараад хамгийн түрүүнд "Чи надаас уучлалтгүй гэж шаардсан. Тэр чамайг харамсаж байгаагаа хэлээсэй гэж хүсэж байна. Надаас уучлалтгүй." Гэхэд эмэгтэй харин өөр зүйл асуусан. Макконены өөрийнх нь мэдүүлгээр түүний хариулт нь ойролцоогоор "Чи биднээс яг юу хүсэж байгаа юм бэ? Тэгэд чи биднийг алхаар ирсэн юм уу?" Эмэгтэй шалан дээр ингээд яг доош харуулж хөвтүүлж байгаад энэ мөчөд Макконенд бол сонголт байсан. Тэр ализийн нэг хүнийг буудсан. Тэр хүсвэл эргэж болох байсан. Гэрээс гарч болно. Бууга тавьж болно. Гэхдээ тэр тэгээгүй. Макконен нэмэгтэй дэргэд очиод маш ойрхон тэгээд бууга түүний хүзүү рүү орчим чиглүүлж байгаад буудсан. Макконен хожим цагтаад нэг ачаалттай зүйл ярьсан нь тэр эмэгтэй рүү харахыг хүссээгүй гэжээ. Бүр буудахтаа өөрийнхөө бие хэсэгчлэн одоо өөр тишээ эргүүлсэн байдалтайгаар гэхдээ бууны гохыг татсан хүн өөрөө байсан. Эмэгтэй газар дээрээ насварсан. Түүний хамтрагч амьд үлдсэнгүй. Макконены хэдэн 10 жилийн турш хүссэн гих тэр зүйл уучлалт хизээч ирсэнгүй. Харин 2 хүн насварсан. Тэгээд Макконен өөрөө 112-оор залгсан уу гэхэд энд нэг жижигхэн боловч маш чухал зүйл бий. Энэ хэргийн товчхон сонсвол Макконен 2 хүнийг буудаад өөрөө цагтаад мэдгдсэн гэж ойлгож болно. Техникийн хувьд бол тийм. Гэхдээ тэр хамгийн түрүүнд 112-оор залгаагүй. Макконен гэрээсээ гарч машиндаа сууж явж байхдаа эхнэр рүүгээ залгасан. Тэр эхнэртэй юу хийснээ хэлээд 2 хүнийг буудсан. Харин эхнэр нь түүнд яаралтай тусламжийн түрүү залга гэж хэлээд тэгээд л Макконен 112-оор залгасан. Яг тэр мөчөд 16 цаг 47 минут. Өөрөөр хэлбэл өнөөдрийн дугаарыг ихэнд сонссон тэрхүү утасны дуудлагын эндээс эхэлсэн юм. Цагдаа нар түүний байршлыг тогтоон удалгүй зам дээр Макконеныг машин харагдаад түүний зогсоонд баривчилсан. Машины урд суудалд бууны зүнх, сумнууд харин Саволины дахь герт 2 хүн нас барсан байлаа. Гэхдээ яагаад? Одоо л бид энэ хэргийн хамгийн ачаартай хэсэг рүү орж болно. Макконен яагаад энэ эмэгтэйгээс заавал уучлалт нэхэд байсан юм бэ? Яагаад түүнийг хаягийг хувийн мөрдөгчөөр хайлгав? Яагаад дахин Саволины руу очив? Яагаад загтал бичв? Яагаад энэ бүхнийг бараг 40 жилийн дараа эхлүүлв? Хариултын эхлэл нь 2023 онд биш, 1990 онд биш. Бид бүр 1980-аад он руу буцах хэрэгтэй. Бараг л 40 жилийн өмнө. Тэр үед Ярмо Макконен 20 гаруй настай байсан залуухан. Тэр ортодокс шашны санваартан болохоор сурлаж байсан оюутан. Нэг орой Макконен орон нутгийн нэгэн ресторан бааранд эмэгтэйтэй танилцаад тэр эмэгтэй Макконеноос ойролцоогоор 10 насаар ихч. Орой тэнд дуусаагүй. Тэд бусад оюутнуудтай хамт оюутны байранд үргэлжлүүлэн суусан. Хэсэг хугацааны дараа бусад хүмүүс яваад Макконен болон эмэгтэй хоёулахна үлдэв. Тэгээд тэдний хооронд ямар нэгэн зүйл болсон.
яг юу болсон бэ? Эндээс л энэ хэрэг өнөөдөр хүртэл нэг том асуултыг тэмдэгтээ үлддэг. Учир нь цагдаагийн нийтэд ил болсон мөрдөн байцаалтын материалаас яг тэр хэсгийг нууцлсан байдаг. Яг гэхдээ нэг чухал зүйлийг мэднэ МакКоннелли өөрийн мэдүүлгээр нь энэ ганцхан удаагийн уулзалт байгаагүй. Тэр дараа нь өөр 3 тохиолдлыг дурдсан. Нэг удаа оюутны байранд, нэг удаа өөр дэн буудалд, нэг удаа бүрийн зуны байшинд. Өөрөөр хэлбэл МакКоннелли өөрийн яриагаар энэ хоёр хүн ганц ороо уулзаад дахин хизээч хараагүй хүмүүс биш. Гэсэн ч ямар нэгэн үеэс МакКоннелли бүхнийг өөрт нь маш ноцтой зүйл хийсэн явдал гэж үздэг болж. Тэр эмэгтэйгээс уучлалт заавал авах ёстой гэж итгэсэн. Он жил өнгөрөн 10 жил, 20 жил, 30 жил, бараг 40 жил. Гэхдээ МакКоннеллийн хувьд тэр асуудал дуусаагүй. Харин эмэгтэйтэй олон жилийн дараа нүүр тулж уулзахад түүний сонссон хариулт нь би санахгүй байна. Энэ хитгэн үг МакКоннеллид маш хүчтэй нөлөөлсөн бололтой. Би чамайг санахгүй байна. Би тэр явдлыг санахгүй байна. Эмэгтэй үнэхээр мартаад байсан уу? Эсвэл зүгээр л МакКоннеллитэй энэ талаар ярилцах хүсээгүй юм болов уу? Бид мэдэхгүй. Гэхдээ МакКоннелли өөрөө үүнд итгээгүй. Тэр цагдаагийн байцаал дээр эмэгтэйтэй үнэндээ юу болсныг ойлгож байсан ч зориуд ярихаас зайлсхийж байгаа мэт санагдсан гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл эмэгтэй нь би санахгүй байна гэсэн хариултыг МакКоннелли хариулт гэж хүлээж аваагүй, авахыг хүсээгүй. Түүний толгойд өөр хариулт аль хэдийн байсан бололтой. Чи бол санаж байгаа. Чи зүгээр л хүлээн зөвшөөрөхгүй байна. Энд нэг зүйл маш чухал. Эмэгтэй үнэхээр юу санаж байсан, юу бодож байсныг бид мэдэхгүй ч харин МакКоннеллийн үйлдэлээс нэг зүйл тодорхой харагдана. Тэр эмэгтэй нь үгүй гэдэг хариултыг эцсийн хариулт гэж хүлээж авч чадсангүй. Барьсныхаа дараа МакКоннелли болсон явдлыг цагдаад нэлээд дэлгэрэнгүй ярьжээ. Тэр Саволин руу явахдаа хэний ч алах боддоггүй байсан гэж мэдүүлсэн. Тэгвэл бууга яагаад авчивсан юм бэ? Тэгэхэд МакКоннеллийн тайлбар нь болохоор энэ бол зөвхөн айлахын тулд даа. Тэр эмэгтэйгээс очиж уучлалт авахыг хүссэн юм. Харин хаалган дээр ирэхдээ гарч ирээд түүнийг хөөхөд МакКоннелли өөрийгөө баг одоо тэр тухайд бодох завгүйгээр өөрийнхөө одоо ирэхгүй нөгөө рефлексээрээ буудсан гэж тайлбарсан. Дараа нь гэрт орсон, эмэгтэйгээс уучлалт шаардсан. Тэгээд түүнийг ч буудсан. Хэрв зөвхөн МакКоннелли яриаг сонсвол бүх зүйл хэдхэн секунд дотор хяналтаас гарсан мэт сонсогдож болно. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад өөр нэг зураг гарч ирсэн нь аллагаас өмнө болсон бүх зүйл. Тэр эмэгтэй хаягийн хувийн мөрдөгчөөр одоо олсон. Дахин гэрт нь очсон, мессеж бичсэн, загтал илгээсэн. Аллагаас өмнө хэрв хүний амийг авах нь гэмт хэрэг биш байсан бол гэж бичсэн. Дараа нь копиогоо Саволин руу буу сумтаа хөдөлсөн. Замдаа эхнэр гэр бүлдээ хайртайгаа хэлсэн бичлэгүүд хийсэн. Мөн нөгөө эмэгтэйд чи миний амьдралыг сүрүүлсэн, чи үүнийхээ төлөөсийг төлнө гэж хэлсэн бичлэг. Тэгээд гэрийн хаалган дээр нэг хүний бууцныхаа дараа буцаад яваагүй, хаалганы шилийг хагалж гэрт орсон. Эмэгтэйгээс ч уучлалт шаардсан. Дараа нь түүнийг ч буудсан. МакКоннеллитэй би алхаар яваагүй гэж хэлсэн. Харин шүүх өөр дүгнэлт төрсөн. Хэргийн газар дээр босныг дахин үзүүлэхэд мөрдөн байцаалтын үеэр цагдаа нар МакКоннелли нор өөр хэрэг болсон үйл явдлыг дахин үзүүлжээ. Өөрөөр хэлбэл тэр хаан зогсож байсан, хохирчд хаанд байсан, бууга хэрхэн барьсан, юу хийсэн нь нэгээр нь үзүүлж тайлбарсан. Энэ удаад бол мэдээж буу дуугарахгүй, хинж өгөхгүй. Гэхдээ МакКоннелли тэр өдрийн хөдөлгөөнөө дахин үзүүлсэн. Хаалга, эрэхтэй, буудалт. Гэрийн дотор байсан эмэгтэй надаас уучлахгүй. Эмэгтэй чи биднийг алахаар хийсэн юм уу гэсэн асуулт. Тэгээд хоёр дахь буундуу. Энэ бүхэн дараа нь шүүхтэр маш чухал ач холбогдолтой болсон. Учир нь шүүхийн шийдэх ёстой зүйл МакКоннелли буудсан уу гэсэн асуулт байгаагүй. Тэр өөрөө бууцнаа хүлээн зөвшөөрсөн. Харин гол асуулт нь энэ хоёр хүнийг алах шийдвэр хизээ гарсан бэ? Өмнөд Савогийн шүүхөр анхан шатны шүүхэд МакКоннеллид хоёр хүнийг санаатай хөнөөсөн хэрэгт ялт толгов. Прокурорын үзснээр энэ бол зүгээр нэг гинт уурлаад хэдхэн секунд дотор хяналтаа алдсан хэрэг биш. Үйл явдлын өмнөх бүх зүйл удаан хугацааны дарамт занал хийлт загтлууд, буу авч явсан явдал, мөн хэрэг болсон үеийн үйлдэлүүд нь аллагуудын өөрчлөлтөнд бодож үйлдсэн болохыг харуулж байна гэж прокурор үзсэн. МакКоннеллид мөн сэтгцийн байдлын нарийн шинжилгээ хийсэн шинжилгээний дүгнэлтээр тэр
хэрэг үлдэх үедээ өөрийн хийж буй зүйл болон түүний үр дагаврыг ойлгох бүрэн чадвартай байсан. Өөрөөр хэлбэл сэтгцийн байдлын улмаас эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл байгаагүй. Эцэст нь анхан шатны шүүх МакКонненийг хоёр хүнийг онц хүнд нөхцөлд санаатай хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзсэн. Бүх насаар нь хорих ял оноо. Гэхдээ МакКоннены шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэр давд заалдаад зүүн Финляндийн давд заалт шатны шүүхэд МакКоннены сэтгцийн байдлын шинжилгээг дахин хийлгэхийг хүссэн гаргасан. Харин шүүх энэ хүслийг нь хүлээн зөвшөөрөөгүй. Мөн анхан шатны шүүхээс оноосон бүх насаар хорих ялыг нь өөрчилсөнгүй. Харин шүүхийн дүгнэлтэд маш чухал зүйл орсон. Хоёр аллаг хоёулаа урьдчилан сайтар бодож доктортой шийдвэрийн үндсэн дээр үйлдсэн гэж шүүх үзсэн. Мөн эмэгтэй хөнөөсөн үйлдэлийг онцгой харгас хэрцгий аргаар хийсэн үйлдэл гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл МакКоннен би зөвхөн ууж тавах гэж очсон. Хэнийг ч халах бодол байгаагүй гэсэн тайлбар шүүх хүлээн зөвшөөрөөгүй. Яаж вэ? Бүх насаараа хорих ял хിവэрэ үлдээд шүүх бүрэлдэхүүн энэ шийдвэрт санал нэгтээ хүрсэн. Тэгээ ял зөвхөн хорихоор дуусаагүй. МакКоннен мөн хохирогчдын ар гэртэй холбоотой нөхөн төлбөр, өмгөөлөгчийн зардал болон оршуулгын зардал зэрэгт нийтдээ ойролцоогоор 28 мянган евро төлөхөөр болсон. Алгад ашигласан ангийн бууг нь улсын мэдэл тураан аваад мөн 2024 оны 3 дугаар сард МакКоннен өөр нэг зүйлээ алдсан. Ортодоксын сүм түүний пастор эрхийг асуув. Үннийг хэлэхэд хоёр хүний амийг хөнөөсний дараа пасторын ажлыг үргэлжлүүлэхэд жоохон хэцүү л ахaltaа. МакКоннен өөрөө хожим хийсэн зүйлдээ харамсаж байгаа хэлсэн. Тэр хийсэн зүйлээ хийлгүй өнгөрсөн болгож чаддагч болоосой гэд харамссан. Гэхдээ зарим зүйл буцаах товч байдаггүй. Хоёр хүн нас барсан. Гэхдээ шүүхэд МакКоннен ганцаараа очоогүй. Энэ хэрэг МакКоннены бүх насаар хорих ялаар бүрэн дуусаагүй. Яагаад гэвэл алга болохоос өмнө эмэгтэй болон түүний хамтрагч цагдаад хандсан байсан. МакКоннен дахин ирж байсан, холбоо бариад байсан, загтал илгээсэн. Тэд дарамт мөрдөн мөршөж байгаа мэт үйлдлийн талаар мэдээллээд тэгээд аллагын дараа нэг маш хүнд асуулт гарч ирсэн. МакКоннен хууль ёсоор ангийн буу эзэмшдэг байсан. Тэгвэл цагдаа нар түүний талаар мэдээлэл авах үедээ түүний буу эзэмших зөвшөөрлийг шалгаж арга хэмжээ авах ёстой байсан уу? Энэ асуултыг болж хоёр цагдаагийн үйл ажиллагааг хүртэл шалгаж эцэст нь тэд өөрсдөө шүүхт очсон. Тэд албан үүргээ зөрчсөн эсхийг шүүхээр хэлэлцээд гэхдээ эцэст нь хоёр цагдааг буруутгаагүй. Шүүх тухайн үед цагдаад байсан мэдээлэл зааврын тодорхой бус байдал болон бусад нөхцөлийг харгалзан үзээд эрүүгийн хариуцлага хүлээх хүндэслэхгүй гэж дүгнэсэн. Энэ бол маш эвгүй дараалал. Эмэгтэй болон түүний хамтрагч цагдаад эхлээд хандсан. Хэдхэн хоногийн дараа хоёулаа нас барсан. Гэхдээ шүүхийг үзснээр энэ хоёр цагдаад гэмт хэрэгт буруудах хангалттай үндэслэл боссонгүй. Ингээд бүх зүйл дахиад нэг асуулт руу буцаж ирнэ. 80-аад онд яг юу болсон бэ? Эндээс эхлээд нэг зүйлийг маш тодорхой хэлье. Одоо ярих зүйлс бол яг батлагдсан баримттай бол биш. Цагдаагийн олон нийтэд ил болсон материалд МакКоннены бараг 40 жил тээсэн гомдлын ял шалтгааныг нууцсан. Тиймээс тэр үед юу болсныг талаар олон нийтэд баттай дэлгээгүй. Харин интернетэд мэдээж хүмүүс бол зүгээр суугаагүй. Финландийн гэмт хэргийн хилцүүлгийн муурхай инфо сайтад янз бүрийн таамаг гарсан. Зарим нь боломжийн, зарим нь бол ерөнхийдөө интернет гэдгэнд л шууд харагдаж байгаа. Нэг таамаг эр хүний бардамнал гэх юм уу? Нэг хэрэглэгчийн таамгаар болохоор МакКоннены гомдол бэлгийн харилцаатай холбоотой байсан байж болох юм. Тэр хэд хэдэн удаа эмэгтэйд дотн харилцаанд орох гэж оролдсон ч чадаагүй. Харин эмэгтэй түүнийг шоосон байж магадгүй гэж таамаглажээ. Тэ энэ шоосон гэдэг дээр яг ингэж хэлсэн байгаа. 3 удаа уулзж байхдаа 3 удаа тэр боожгонд босоогүй юм дээр нөгөө эмэгтэй инээсээр нөгөө монголоор л үхтлээ инээн гэдэг. Тэгээд сүүлийн үедээ бол үхсэн гэхдээ инээсэнгүй гэд хошигнсон тийм жоо dark humor байдалтай. Тэгээд нөгөө тэр хэд удаа бас дахин уулзсан гэж хэлж байгаа. Нөгөө хэрэг чинь болохоор бас МакКоннен эр хүний тэр бардамнал шархсан байх нэр төрийн унгаасан гэх юм уу. Эр хүний тэр нөгөө эхлээд шархлуулаад тэгээд дараа нь доош нь хийчихсэн гэж байгаа. Тэгээд хүмүүс бол тэгэл үгээ бол янз янзаар тэгэл чимэгтэй чимэггүй тэгэл гой хэлсэн байгаа. Гэхдээ яг энэ хэсгийн бол хамгийн чухал өгүүлбэр нь бол үүнийг батлах ямар ч баримт байхгүй. Гэхдээ бол ерөнхийдөө таамаглал бол болно. Бас нэг өөр таамаглал болохоор жирэмслэлт үү. МакКоннен болон эмэгтэй тэр үеийн уулзалтуудаас жирэмслэлт үүссэн байж болох уу?
Тэгээд жирэмслийг тасалсан эсвэл үр хөндлөлт хийлгсэн байж болох уу? Шашны замналаар явж байсан Макконен үүнийг маш хүнд зүйл гэж хүлээж аваад олон жилийн турш гомдол тээсэн байж болох уу? Дахиад хэлэхэд энэ бол зөвхөн интернетийн таамаг шүү. Бас нэг өөр нэг хэрэглэж сонирхолтой асуулт тавьсан. Хэрэв Макконен болон эмэгтэй хооронд нэг удаа ямар нэгэн маш муу зүйл болсон юм бол яагаад Макконен өөрөө дараа нь дахин хэдэн удаа уулзсан юм бол гэж. Тэгээд энэ асуултад бас баттай хариулт байхгүй. Тэгээд яагаад энэ хэсгийг нууцсан юм бэ гэд форумын хүмүүс өөр нэг зүйлийг анзаарсан нь мөрдөн байцаалтын материалаас яг гомдлын шалтгаанаас олон нийтээс нууцсан юм бэ гэд. Зарим энэ мэдээлэл зөвхөн Макконентэй холбоотой биш, бас нас барсан эмэгтэй маш хувийн амьдралын холбоотой байсан учраас нийтэд дэлгээгүй байж магадгүй гэж таамагласан. Энэ боломжтой юу? Тийм. Үүнийг бид мэдж байгаа юу? Үгүй. Тэгэхээр хайр дурлал байсан уу? Бэлгийн харилцаатай холбоотой зүйл үү? Доромжлол уу? Жирэмсэлт үү? Үр хөндлөлт үү? Эсвэл эдгээр аль нь ч биш үү? Бид мэдэхгүй. Магадгүй хийж мэдэхгүй. Бараг 40 жилийн гомдол. Гэхдээ миний хувьд энэ хэргийн хамгийн аимшигтай асуулт нь 80-аад онд яг юу болсон бэ гэдэг нь биш, харин дараагийн бараг 40 жилийн хугацаанд Макконенгийн нэр тэр явдлыг өөрийнхөө толгойд юу болгосон бэ? Нэг хүн нэг явдлыг дахин бодно. Өөрийн өнцгөөс тайлбарлана. Дахин бодоод, дахин тайлбарлаад 10 жил өнгөрөн, 20 жил, 30 эцэст нь тэр хүнтэйгээ дахиад уулзаад харин нөгөө хүн юу лээ би санахгүй байна гэж хэлэхэд Макконен толгойд яг ийм зүйл болсон гэж бид хэлж чадахгүй ч энэ бол зөвхөн бас л нэгэн сэтгэл зүйн боломж тайлбар. Тиймээс энэ бол зүгээр байрамт гэсэн юм байхгүй. Түүнээс бол тийм гэсэн хариулт хүлээж аваагүй. Тиймээс тэр өөрийн хүссэн хариултыг авах гэж дахин оролцсон ч эцэст нь буу барьж очсон. Энэ хэргийн хамгийн хар бараан хэсэг нь бол юу вэ гэвэл Ярмо Макконен ортодоксын христийн пастор. Христийн шашинд уучлал гэдэг нэлээд чухал ойлголт шүү дээ. Бусдыг уучлах, хорслоо тавьж явуулах, өөрийн хийсэн зүйлдээ гимших. Тэр тусмаа бусдад энэ тухай номлодог пастрын хувьд бараг үндсэн хичээл. Гэтэл Макконен өөрөө нэг гомдлоо бараг 40 жил тавьж явуулж чадаагүй. Эцэст нь өөрөө би ууч тавах ёстой гэж очиод тэгээд зүгээр л ууч давхар очсон юм бол буу сум аваад чод явсан байна. Тэгээд irony гэх жарал irony үгүй юу? Та нар юу гэж бодож байна? Тэгвэл та нарын бодлоор 80-аад онд яг юу болсон байж болох вэ? Дээрх таамгууд аль нэг нь үнэнд ойрхон байсан болов уу? Эсвэл бидний огт мэдэхгүй зүйл байсан болов уу? Сэтгэлдээр таамгаа бичээрэй. За, өнөөдрийн хэрэг нэг ийм байлаа. Энэ дугаарыг хүртэл дуустал хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Хэрэв таалагдсан бол лайка дараад хаад дараа шинээр орж ирсэн бол subscribe хийгээд хамтдаа байгаарай. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.